Ацхор намын их дэлгүүр үлгэрийн цаг. Сайн байцгаана уу хүүхэд багчуудаа. Ацхор намын их дэлгүүрээс хүүхэд багчууд та бүгдийнхээ амралт чөлөө цаг зориулсан үлгэрийн цаг маань эхэлж байна. Ингээд хүүхэд багчууд та бүгд маань дэлгэцэндээ ойртон сууж үлгэрээ шимтэн сонсоорой. Өнөөдөр нэрт зохиолч дэлхийн хүүхдийн үлгэрийн их хаан Дани улсын иргэн Ханс Кристиан Андерсны төрсөн өдөр тохиож байгаа үлээ. За тэгэхээр үлгэрт хайртай дэлхийн бүх ард түмэн маань энэ өдрөөр баярлаж энэ өдөр хүүхдүүдтэй үлгэрийн ном авч өгч баярлуулж үлгэр сонсож энэ сайхан хүнийг мөхчүүлж алдаршуулдаг ийм сайхан баярын өдөр үлээ. Багш ч гэсэн энэ сайхан баярт өдрийг тохиолдуулаад хүүхэд багчууд та бүхэндээ Ханс Кристиан Андерсны бяцхан балжин гарав цэцэг гээд бас нэгэн сайхан сургамжтай үлгэрийг уншиж өгье. Тосхон дундуур өнгөрөх замын хажууд нэг том цэцгийн хүрээлэн байдаг гинэ. Тэнд зүйлийн цэцгэс өнг алаглаж ургаад үзмжээ гайхуулан ганхдаг гин. Харин цэцгийн хүрээлэнгээс холгүй ногоон ширэг бүхий жижигхэн савгийн эрэг дээр нэг балжин гарав цэцэг ургадаг гин. Тэр балжин гарав нарны гэрэлд маш түргэн ургаж удалгүй алтан шар цэцэг дэлгэрч гинэ. Бяцхан балжин гарав хүмүүсийн анхаарал татхааргүй газар ургасан болохоор тоож сонирхохгүйгүй байж. Гэсэн ч балжин гарав хувирхандаал баяр хөөртэй нар өд үргэлж тэргүүнээ хандуулаад дулаан элчийн хүртэж богширгийн жиргээг чимээгүйхэн сонсдог байлаа. Цэцгийн хүрээлэнгийн хашаандах цэцгүүд маш омөксөртэй. Мандарва цэцэг, саргай цэцгийг үл тоомсорлож тэрнийг давах гэж гал улаан өнгө тондруулж байхад алтан зул цэцэг номхон зогссон цэрэг шиг л бие цэглэх нь үзэгслэнтэй бас өнгөж явхаага илт гайхуулах шиг байдаг гинэ. Тэдний аль нь ч бяцхан балжин гарвыг тоодгүй. Бяцхан балжин гарав цаг ямагт тэднийг харж ой сайхныг нь багтаж тансах үзэгслэнг нь хөөрөн магтдаг гин. Богшрог ирж тэдгээр үзэгслэнд төгс цэцэгсийг магтаж дуулаасай гэж бяцхан балжин гарав цэцэг дотроо хүсэмжлэх болж гинэ. Жиргсээр богшрог нисэн ирж гин. Харин цэцгийн хүрээлэн лөө очисонгүй. Харин бяцхан балжин гарвын дэргэд бууж гинэ. Бяцхан балжин гарав яах ч учраа олохгүй л хийдэмий баярлжээ. Богшрог бяцхан балжин гарвыг тойрон хөнгөн бүжиг эргэж сэтгэл хөдлөм дуулж гарлаа. Дараа өглөө нь бяцхан балжин гарав баясаатал нүдэнийх нь богшрогийн хөөхөн жижиг бие үзэгдсэнгүй. Гайхаад эргэн тойрноо харвал хөөрхий богшрог торонд хоригдсон их чөлөөгөө алдсан байж. Балжин гарав сэтгэлдээ тунчих шаналжээ. Богшрогыг бодохын ихээр бодож шалгуухан туслаад торноос нь гарах гэж юмсан гэж хүснэ. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй л байж. Тэр өөрөө үг хэлж хөдөлж чадахгүй шүү дээ. Яг энэ үед хоёр жаал цэцгийн хүрээлэнгээс гарч ирээд бяцхан балжин гарвын хажуугийн дөрвөлжин ширгийг заа зураар хуулж аваад
Баяжин гарвын хамт шувууны торонд хийж гинэ. Бяцхан Баяжин гарав богшрохтой хамт байх болсондоо тунч их баярлалаа. Гэвч маш халуун байсан болохоор хүүгийн гэрийнхэн сэрүүцхээр гадагшаа явцгаач. Тэд богшрохтой ус өгөхөө мартаад явчихж. Нар хувцаар шарч хөөрхий богшрохын аман хадаж хилэн хураашиж зогсоо завгүй мэгшиж жирхлээ. Тэр шалуухан далд орж энэ сайхан нуг хамаг бүхнээс хагцсан салгасан хэмээн амь тэмцэж шулганлаа. Богшрог Баяжин гаравт ингэж хэллээ. Бяцхан Баяжин гарав минь. Хөөрхөлтөө Баяжин гарав минь дээ. Чиний илтгэс бүхэн миний хувьд хосгүй аяглан сайхан билээ. Чамд баярлалаа. Өвхийн өмнөх мөчөд чи надад өчнөө олон сайн зүйлийг санууллаа гэхэд Бяцхан Баяжин гарав. Би чамд тусалж чамайг тайтгаруулахыг туйлаас их хүсэж байна. Гэсэн ч би өөрөө бас удахгүй хатаж өгөх нь байна гэж энэ хоёр ярилцлаа. Харанхуй болж богшрогын дуу тасарч Бяцхан Баяжин гарвын дээр толгоогоо хатгаад амьсгал хураал. Бяцхан Баяжин гарав сэтгэлдээ даашгүй зовлон хураасаар төдөлгүй мөн л толгоогоо даалгаад нүд амжээ. Маргааш нь хоёр хөө богшрог өгснийг үзээд нөх ухаж тэрнийг оршуулах ёслолыг чамхай гिचэн илтлээ. Харин хөөрхий Бяцхан Баяжин гарвыг өнөөх өөдсийн чинээ ширгийнхэн хамт тоос шорон дунд шидэж орхилоо. Бяцхан найз нараа та нар мэдэж байгаа биз? Богшрогын төлөө үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж тэрнийг тайтгаруулахыг үхэн хатан хүсэмжилсэн боловч чимээ аниргүй хинд ч тоогдолгүй хоцорсон энэ хөөрхий Бяцхан Баяжин гарав цэцгийн түүхийг та бүхэн маань нэгийг бодож хоёрыг тунгаан сонсоорой. За ингээд их зохиолч дэлхийн үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсны төрсөн өдөрт зориулсан Ханс Кристиан Андерсны үлгэрээс уншсан үлгэрийн цаг маань ийхүү өндөрлөж байна. Үлгэрт хайртай бяцхан хүүхдүүд маань Андерсны үлгэрүүдээр аялаж Андерсны гайхамшигтай энэ сайхан түүхээс та бүхэн маань сурч хүмүүжээрэй. Ингээд дараагийн үлгэрийн цаг хүртэл түр баяртай.